зам 1 жил хүлээлээгээд өгөхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй өвчтөе хүмүүс 1 жилийг хүлээж чадахгүй Бурхныхоо оронд явах хичнээн хүн байгаа вэ? Өдөр болгон шөнө болгон өвдөж байгаа тэр хүмүүсийн өвчнөд бид нар яаж нэмгэлэх вэ? Бид нар энэ 30% нэмчихээ л та. Бид нар тэр хүмүүст ердөө 100 сая төгрөгөөр нэмэх гээд байгаа шүү дээ. Ингэж нэмээд ядуурлын төвшнгөөс л чүү гарах юм байгаа. Хүн байна да энэ чи бүгдээрээ тийм биз дээ. Бид нар чинь ихээс төрсөн. Бид нар энэ зовлонгоор бүгдээрээ туулаагүй ч гэсэн эргэн тойронд байгаа хүмүүсийг харж байгаа шүү дээ. Хүн гэдэг утгаа бодоод энэ дээр нам хамаагүй, энэ дээр баясгалаа хамаагүй, хин нэгэ хамаагүй. Хүн гэдэг энэ чанараа бодоод бүгдээрээ хүнлэг байхын тулд канапондо битгий хүрээч гişүү дээ. Бүх тойрогт, бүх дүүрэгт, бүх Монгол улс даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Анхнаасаа яриад явсан. Тэгээд төсвийн байнгын орон дээр ажлын хэсгээр өөр саналууд нэмэгдээд ороод ирсэн шүү дээ. Шударгаар хэлэхэд. Тэгэхэд яагаад энэ хүний амьттай холбоотой санал нэмэгдэж орж ирэхгүй байгаа юм бэ? Энэ чи хүний амь шүү дээ. Бид нар одоо ингээд өчнөө хоног энэ төсвийг хойшлууллаа. Энэ хооронд дүр энэ хүмүүс өвдсөөр л байгаа. Та нараас гуйж гин. Би хүнээс юм гуйх дурггүй. Гэхдээ би та нараас бүгдээрэнгээс чинь гуйж гин. Хүний хувьд, хүн ёсны хувьд бүгдээрэнгээс чинь гуйж гинэ.